Сайн байцгаана уу хүүхдүүд. Бид та бүхэнтэйгээ дүрслэх урлаг, монгол хэл, газар зүйн хамтын хичээлээрээ эргэн уулзж байна. Өнөөдрийн дүрслэх урлагийн хичээлээр бид бүхэн Монголын дүрслэх урлагийн төлөөлөгчдийн бүтээлээс таньж тодорхойлох мөн уран зургийг унших чадвартай болно. Монгол хэлний хичээлээр хэлц уран дүрслэл ашиглан сэтгэгдэл, мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлэн бичгэд суралцсан. Газар зүйн хичээлээр орон нутагт тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх болно. За дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Дэлгэцэн дээрх зурагт шинэ үеийн уран зургийн төлөөлөгчийн нэг болох зураач уран бүтээлч Булганы 2016 онд бүтээгдсэн Судар ижи бүтээл тавигдсан байна. Хүүхдүүд та бүхэн энэхүү бүтээлд анхаарлаа сайн хандуулад өнөөдрийнхөө хичээлийг энэ бүтээл дээр тулгуурлаад явъя. Уран бүтээлч зураач Булган энэхүү бүтээлээ цөвөн цагийн 99 хэмээх цоврал үзэсгэлэнтэй зориулан бүтээгдсэн байт юм байна. За энэхүү бүтээл нь 2016 онд бүтээгдсэн. Цөвөн цагийн 99 үзэсгэлэн байна. 2013 онд анх нээлттэй хийж тухайн үеийн нийгэм цаг үеийн байдал бухимдсан сэтгэлийн илэрхийлэлээ өөрийнхөө бүтээлээрээ ингэж дамжуулан санаагаа илэрхийлж гаргадаг байсан байна. За зурагт юу дүрсэлсэн байна вэ? Тоочин бичээрэй. За зөв хариултаа харъя. Эвэр үстэй ижи ээжийнх нь барьсан мөчр мод. За мөн ээжийнхээ хормоноос зүүгдсэн хоёр хүүхэд, ээжийн гараас унтсан түлхүүр, цаана байх сүг зориудаар хацгаж буй дугуун дээр тэнцвэрээ олж ядсан хүүхэд эдгээр дүрийг дүрсэлсэн байна. За тооцсон дүрүүдээс аль нь зургийн гол ба туслах дүр болж зургийн хавтгайн аль хэсэгт байрлаж байна вэ? Хамгийн түрүүнд таны анхаарлыг татаж томоор дүрслэгдсэн дүр нь аль нь вэ? Харин таны анхаарлыг татсан дүрийг дэмжиж чимэглэж өгч байгаа дүр нь аль гэж бодож байна вэ? За уг бүтээлийн гол дүрийг бүгдээрээ задлан тайлбарлан ярилцъя. Гол дүр нь ижийн юм. Байгаль их дэлхийн хормоноос нь зүүгдэж явах хоёр хүүхэд бол хүн төрөлхтнийг илэрхийлж буй туслах дүрийн энд илэрхийлэгдэж буй туслах дүр болон эрэгтэй эмэгтэй хүйсийг бэлэгдэж энд туслах дүрээр оруулсан байна. За цаадлын хавтгай дээр энэ гол дүрээсээ салангад байгаа нь өнөө үеийн хүн төрөлхтөнг илэрхийлж гаргасан. За энэхүү туслах дүр маань энэ эхийн сүг асгаж байгаагаар энэ дээр харагдаж илэрхийлэгдэж байгаа. Дараагийн даалгавар маань зохиомжийн ямар аргыг ашигласан байна вэ? За зөв хариултыг сонгоорой. Нэгдүгээрт нь гурвалжин, хоёрдугаарт нь шаталсан, гуравдугаарт төвийн, дөрөвдүгээрт өнцгөлсөн, тавдугаарт тэгш хэмт. За зөв хариултыг дээрээ харцгаая. Уг бүтээл маань талбайг гурвалжин хэлбэрийн зохиомжоор зохиомжилсан. За бүгдээ энэ зургийнхаа зохиомжийн эскизэн дээр тулгуурлаад ярьцгаая. Гурвалжин хэлбэр дүрсийн бэлэгдэл маань өөрөө хүн төрөлхтний зам болж гурвалжин дүрсний бэлэгдэл бол ерөөсөө замыг бэлэгддэг. За тэгээд хөдөлгөөнгүй маш тогтвортой тийм ээ. Тэнгэрлүү тэмүүлсэн ийм байдлыг харуулахын тулд зураач маань уг бүтээлдээ гурвалжин ийм хэлбэрийн зохиомжийг авч зохиомжилсан байна. За мөн энэ зохиомжинд уран бүтээлч маань гаранд нь ер нь ийм байнгын түлхүүр зүүлэгдэг.
За энэ түлхүүр маань ямар учиртай вэ гэхээр зэрэг шинэ нээлт, шинэ хаалга, шинэ өвдсийг нээгээсээ одоо дэлхийн өөрчлөгдөөд энэ динамик хуваалтаар хуваагдсан байгаа талбайд ээжд нь их ийм багахан зай үлдсэн одоо дэлхийн өөрчлөгдөд байгаа шүү гэдэг санааг мөн давхар харуулж байгаа бол энэ туслах дөрүүд нь ийм том талбай байгаа нь хүн төрөлхтний шунал хязгааргүй их одоо материалын зүйлсд хүлэгдсэнийг бас давхар илэрхийлж байна. За зураач маань энэ түлхүүрээр бол тэрхүү хүлээснээс чөлөөлөгдөхийн тулд альва нэгэн шинэ нээлт хийх болсон шинэ зүйлийг өвдсийг нээж ингэж харуулж илэрхийлсэн болоо гэж бодож байна. Уг бүтээлийн маань өнгө нь бол тийм гал дүрлэлтсэн улаан өнгөөр илэрхийлэгдсэн бол энэ цаанаас нь зэрвсгэн ингээд туяарч байгаа тийм туяанууд байгаа. Энэ бол альва хүн тийм дотоод бурханлаг ауратай байдаг. Тэрийг бас бэлэгдсэн мөн одоо энэ хувирал өөрчлөлт орж байгаа улаан өнгөөр бэлэгдэж дүрсэлсэн нь бол тэр уур хилэн бухимдал улаан өнгө бол өөрөө бол тийм амьдралын өнгө. Тэгээд тэр уур хилэн бухимдлыг одоо цөхрлийг татагтаа тулталн цөхөрсөн тэр цөхрлийг бол энэ улаан өнгөөр шийдэж уг бүтээлээ дүрсэлжээ. Зургийн хавтгайн 1-р хэсэгт байрлах гол дүр маань одоо энэ эмэгтэй ээж хүнийг дүрсэлсэн байна. Энэхүү ээжийг дүрслэхдээ зураач маань гормоноос нь зүгдэж яваа энэ хоёр хүүхэд бол хүн төрөлхтний эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төлөөлөл. За зургийн цаад хэсэгт байрлах энэ жижиг туслах дүрээр мөн энэ ижитэй холбож одоо сүүгээр зориудар энэ сүүг одоо ингэж асгаж байгаа нь энэ гол дүр болон 2-р хэсэгт байрлах туслах дүрүүдийг илүү нэмэлт тодтогч одоо баяжуулж өгж юм зохиомжийг улам хүчтэй өнгө аястай болгож харуулдаг. За тэгэхээр зураач маань зурагтаа бол маш их өргөн нарийн буржгар тийм зураасуудыг бас зурж өгдөг. Уг бүтээлч маань зураас нь маш их ач холбогдол өгдөг. Зураас нь бол зохиомжийн одоо анхдагч элементүүдийн нэг гэж зураасны тухай өмнөх ангидаа үзэж байсан, судалж байсан. Мөн гол дүрийн энэ зогсож байгаа энэ газар нь тодорхойгүй одоо гурвалжин хэлбэртэй мөртлөө хагас жишүү байдлаар одоо ингээд дээрээс авсан юм шиг гаргаж одоо тэгэхээр одоо энэ газар орон зайн хувьд ярих юм бол перспективийн хувьд ярих юм бол орон зай бол аслалт байхгүй ийм зураг. За мөн энэ модон мөчрийн хувьд ярихад энэ талбайгаас ингээд эхлэлгүй төгсгөлгүй талбайгаа хоёр хэсэгт хуваацсан байгаа нь бол бид бүхэн түрүүний зохиомжийн хариултууд дээр байгаа. Одоо энэ зохиомж гэдэг бол одоо ийм хөдөлгөөнгүй замыг одоо илэрхийлдэг тэнгэрлүү тэмүүлсэн тийм оргилуун байдлыг тийм тэнгэрлэг байдлыг харуулсан бол шатлсан зохиомж байна бол үе дараалтайгаар хэмнэлтэйгээр ингэж шатлан дараалж одоо талбайд өрөлтийг хийж одоо зохиомжилдог. Төвийн зохиомж бол төвдөө байрласан гол төлөв одоо ахын сэдвтэй ийм бүтээлүүдийг төрөхөд төвийн зохиомжийн арга бол гол төлөв одоо төлхөө хэрэглэгддэг. За өнцгөлсөн зохиомж гэдэг маань бол нэг тийшээгээ налаад ханарсан иймэрхүү байдалтайгаар илэрхийлэгддэг байна. За тэгшхэмж зохиомж нь бол талбайгаа яг тэнцвүүхэн хуваарлцсан бүх одоо агаар нь тэнцвүүхэн талбайдаа ингэж тараагдаж байрладаг учраас одоо энэхүү. Тэгэхээр уг бүтээлийн зөв хариулт бол уг бүтээлийн зохиомж нь гурвалжин ийм зохиомжтой бүтээгдсэн бүтээл болж таарах нь байна. Зохиомжийн онцлог шинж. Зураач зургийн дэвсгэр дотор байрлах энэ гурвалжингийн хамгийн хурц тодорхой байрлалыг олсны дараа тэдгээрийг бүрдүүлэх жижиг хэсгүүд болох хөөхтүүд одоо сүү, дугуй, мод зэрэг дүр дүрслэлийг
чадварлаг болж шийдснээр хуваагдшгүй чанарыг нотолж байна. Хоёр дахь онцлог нь зохиомжинд орсон бүх шинж нь элементүүдийн харилцааны уялдаа холбоо зураач зургийнхаа ерөнхий бүтцийг олсны дараа түүнээсээ үндэслэн 2 ба 3 дугаар зүйлүүдийг нэгтгэж үйл байдлын төвийг шийдвэрлэнэ. Ингэж зохиомжийн бүх хэсгүүд нь нэг нөгөөдөө хэрэг болж харилцан холбогдсны үндсэн дээр нэг бүхэл утга санаа үйл байдлыг илэрхийлнэ. За 3 дахь онцлог нь зохиомжийн элементүүдийн давтагдшгүй чанар юм. Үүнд нь өнгө, тоон, донж, төрх, тохио, үйлдэл зэрэг хүчин зүйлээр илэрхийлэгдэнэ. Зургийн талаар төрсөн сэтгэгдлээ бичнэ. Монгол хэлний багш миний бие уран зургийн талаар төрсөн сэтгэгдлээ бичихэд танд тусалж чиглүүлэхээр та бүхэнтэйгээ эргэн уулзж байна. Та бүхэн зурагт анхаарлаа хандуулна. Сэтгэгдэл бичгийн өмнө бүгд наадаг цаасаа бэлдээрэй. Багшийнхаа хийлгэж байгаа үйл ажиллагааны алхам бүрийг наадаг цаасан дээр бичиж тэмдэглээрэй. За хичээлдээ оръё. Алхам 1. Зургийн дал дутхыг ойлгоё. За зургийг бүгдээрээ маш анхааралтай ажиглаарай. Дүр төрслөлийг, нүүр царайны хувирлыг, хувцаслалтыг, за гартаа юу барьсан байна, ямар төрх байдалтай байна гэдгийг маш анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. За бүгдээрээ хамтдаа ярилцаад явъя. Дээд хэсгээс нь эхлээд. За үс. Эвэр үснийх нь нэг нь хугарсан байдалтайг харж байна. Нүүр царайны хувирал цөхөрсөн, аргаа ядсан байдалтай. Толгойн үс халзарсан. Толгойн үс нь бол халзарсан байна. За хувцас. Гадна төрх нь бол хувцастай ч юм шиг, хувцсгүй ч юм шиг нэг тийм төрх ажиглагдаж байна. За мөн гараан нуусан байгааг бас та бүхэн ажиглаж харж байгаа бах. За мөн чихрүүн анхаарлаа хандуулаарай. Чихэн том бөгөөд эмэг зүүсэн. Өрөөсөн чихэндээ. За чихний нүх бол сунаж томорсон байдалтайгаар бол дүрслэгдсэн байгааг та бүхэн харж байгаа бах. За бүгдээрээ энэ дүр төрслүүд, энэ үйл явдлууд ямар утга илэрхийлж байгааг бүгдээрээ эргэн харъя. За ээж их дэлхийг гэсэн санааг илэрхийлж байгаа бол ээжийн гараа нуусан төрх нь их дэлхий өөрчлөгдөж байгааг, ээжийн цөхөрсөн царай байгаль дэлхийн шинж байдлыг, ээжийн эвэр ус хугарсан төрх нь хүн төрлөختөн байглаас холдож байгааг, ээжийн үс нь оройноосоо халцарсан төрх нь байгаль цөлжиж байгааг, ээжийн хувцастай ч юм шиг, хувцсгүй ч юм шиг байдал бол ургамал ногоотой ч юм шиг, ногоогүй ч юм шиг болж байгааг, ээжийн барьсан мод хүн төрлөختөнд өгч болзошгүй дохиог, хормон тал тийшээ татагдсан байдал нь хүн төрлөختний олон араншин дэлхийг зовоож байгааг, өрөөсөн эмэг зүүсэн бөгөөд чихэн сэтэрч буйн төрх нь хүн төрлөختний материалыг хэрэглэн дэлхийд ачаалал болж байгааг тус илэрхийлжээ. За тэгвэл хүүхдүүдээ зургийн гол дүрээр бол ийм утга санааг бол зураач илэрхийлсэн юм байна. Харин зургийн туслах дүрүүдээр ямар утга санааг илэрхийлсэнийг бүгдээрээ таамаглан тайлбарлая. За зураг дээр туслах дүрээр бол ээжигээ хормоодож буй 2 хүүхэд, тэрэгэн дээр тоглож буй хүүхэд, асгарч буй сүү, за хэмхэрсэн дугуй гэсэн дүрслэлүүд байгааг бол та нар түрүүнд ажигласан. За бүгдээрээ бодоорой. Зөв хариултаа харъя. Ээжийг хормоодож буй 2 хүүхдээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийг төлөөлсөн юм байна. Тэрэгэн дээр тоглож буй хүүхэд өнөө цагийн хүүхдүүдийг, асгарч буй сүү нь за зураг дээр бол хүүхэд тоглож байгаад сүүг зориудаар асгаж байгаагаар дүрсэлсэн байгаа. Энэ нь өнөө цагийн хүүхдүүд уламжлалаа алдаж байгааг. Эвдэрсэн дугуй бол хүн төрлөختний шунал хэрэглээг бол тус илэрхийлж байгаа юм байна. За бүгдээрээ зургийн дүр дүрслэл үйл явдал бүхэн ямар утга учиртайг бол сая бүгдээрээ ойлгож авсан. Одоо бүгдээрээ уг зурагт ямар асуудал дэвшүүлсэнийг тодорхойлцгоё. За та бүхэн дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Дэлгэцэн дээр ээж буюу байгаль дэлхий, хүүхдүүд буюу хүн төрлөختөн хоёрын хоорондын харилцааг бол уг зураг дээр
харуулсан байгаа. За энд та бүхэн ээжийн одоо шинж байдал буюу одоо хийж байгаа үйлдэлүүдийг нөгөө талд бол хүүхдүүд буюу хүн төрөлхтний хийж байгаа үйлдэлүүдийг бол энэ талд харуулсан байгаа. Үйлдэлүүдийн хоорондын хамаарлаас зурагт ямар асуудлыг дэвшүүлсэн гэж бодож байна вэ? За зурагт ээж буюу байгаль, хүн төрөлхтөн буюу хүүхдүүдийн хоорондын харилцаагаар хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ хайр найргүй хандаж буй тухай асуудлыг хөнджээ. За дараагийн үйл ажиллагаа руугаа оръё. Уг зурагт бол ямар асуудал дэвшүүлсэн, зургийн дүр төрсөллүүдээр ямар үйл явдал, ямар утга санааг илэрхийлж байгааг бол бүгдээрээ сайн ойлгож авсан. Одоо бүгдээрээ мэдрэмж сэтгэлээ илэрхийлж бичих дадлага ажил руугаа оръё. За зургийг анхааралтай ажиглаарай. Зургийг хараад юу төсөөлөгдөж, юу мэдрэгдэж, юу бодогдож байгаагаа тэмдэглээрэй. Үүний тулд дараах хүснэгтийн дагуу ажиллана. Хүснэгтийн эхний багнанд зургийн аль үйл явдал дүр төрсөллөөс, дараагийн багнанд ямар мэдрэмж төрснөө хэлц болон уран дүрслэл ашиглан бичээрэй. Хэрэв чадахгүй бол 3 дахь багнанд байгаа хэлц уран дүрслэлээс санаа аваарай. За мэдрэмжээ бичихдээ аймар, муухай, сайхан гэсэн ерөнхий утгатай тэмдэг нэрүүдийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. За жишээ нь харах мэдрэхүйгээр зураг дээрээс харж байгаа зүйлээ дүрсэлж бичихдээ алган дээр тавьсан мэт, үүлэн нөөсөн хөх тэнгэр шиг, алаг цоог, газар тэнгэр шиг өөр гэх мэт дүрсэлсэн үг хэллэгүүдийг ашиглахыг хичээгээрэй. Дараагийн алхам өөр шинэ наадаг цаас аваад ажиллаарай. Зургийг ажиглаад өөрт төрсөн бодлоо бичээ. Дэлгэцээр анхаарлаа хандуулна. За хүснэгтийн дагуу ажиллаарай. Эхний багнанд зургийн аль үйл явдал дүр дүрслэлээс, хоёрдугаар багнанд ямар бодол төрснөө дүрслэн бичээрэй. Яаж дүрслэн бичгээ мэдэхгүй байвал 3-4 дахь багнанд байгаа жишээг уншиж санаа аваарай. Та бүхэн багшийнхаа хийсэн бүх үйл ажиллагаануудыг тус наадаг цаасан дээр бичсэн бах. Одоо бүгдээрээ эхийн агуулгын энэ бүтцийн дагуу наадаг цаасан дээр бичсэн зүйлсээ байрлуулъя. Эхлэл хэсэгт зурагт ямар дүр, ямар өнгөөр, ямар утга санааг гаргасан бэ? За түрүүнд зургийн хичээл дээр та бүхэн зураг дээр гарах дүрүүдээ тоочин бичсэн. Тэр тооцсон бичсэн зүйлээ яг энэ асуултын ард наагаарай. За хоёрдугаар асуулт. Уг зурагт ямар асуудлыг дэвшүүлсэн бэ? За зурагт дэвшүүлсэн асуудал бичсэн цаасаа дараа нь байрлуулаарай. За гол хэсэгт зургийн аль үйл явдал дүр дүрслэлээс юуг яаж мэдэрсэн бэ? За төрсөн мэдрэмжээ тоочин бичсэн цаасаа бас энэ хэсэгт байрлуулаарай. За дараа нь зургийн аль үйл явдал дүр дүрслэлийг хараад ямар бодол төрсөн бэ? За бодлоо бичсэн цаасаа гол хэсэгт байрлуулаарай. За төгсгөл хэсэгт уг зургаас юуг ойлгож ухаарсан бэ гэдгээ бичээрэй.
Я булганы судар ижээ зургаас хүүхдүүд та бүхэн улаан өнгө гуниргсан их хүн болон хүүхдүүд гацсан мөчөр асгарч буй сүү асгаж байгаа хүүхэд тэрэгний дугуй ноорхоо хувц гэх мэт дүрслэлийг олж хараад зураг уншиж сурцгаасан баг. Зургийн утга санааг өөрийн үгээр хэрхэн илэрхийлж сэтгэл бичих аргаас мэдэж авсан. Харин одоо хүн төрлөختөн ихтлгийдээ хайр нарвыг хандаж байгаа нь өнөөдөр ямар үр дагаврыг бий болгож байна вэ гэдгийг газар зүйн шинжилгээ ухааны үүднээс нь судалцгаая. За дараах утга санаануудаас догрох нь аль нь вэ хүүхдүүдээ? За зурагт байгалийн гамшигт үзэгдэл дүрслэгдсэн үү? Ядуурл дүрслэгдсэн үү? Дайн тулаан, ихтлгийн доройтол. За аль нь вэ гэдэг дээр анхаарлаа хандуулаад өөрсдийнхөө үзэл бодол, төрсөн сэтгэлдтэйгээ харьцуулаарай. За дээрх сонголтуудаас та бүхэн ихтлгийн доройтол гэдэг хариултыг сонгосон баха. Тэгвэл ихтлгийн доройтлыг зурагт аль дүр дүрслэлээр харуулсныг санацгаая. Халцарсан үсийг цөлжилт, ноорхоо хувцас, ургамал ногоо ургасан гэхэд хэцүү, ургаагүй гэхэд хэцүү байдлыг, гараа нуусан байдал нь ихтлгийн өөрчлөлтийг. За зураг дээрх тэрэг бол хүн төрлөختний шунал хэрэглээг. Зүүсэн эмгэн чихийг нь сэтэлж байгаа дүрслэл нь хүн төрлөختнөөс ихтлхийд ирж байгаа ачааллыг их мэтээр харуулсан байна. За тэгэхээр дэвшүүлсэн таамаглалаа дараах бичлэгээр баттгаад бичлэгийг сайтар анхаарч үзээрэй. Байгаль дэлхийг доройтуулаад байгаа шалтгаануудыг бичлэг үзснийхаа дараа тэмдэглэж аваарай.
За бичлэгээс ихтлэгийн доройтолд юу хэрхэн нөлөөлж байгааг ойлгож авч чадсан баха. Ихтлэгийн доройтолд нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тэгэхээр хувь хүний хүчин зүйл, байгалийн хүчин зүйл гэж ангилдаг байна. Эдгээр хүчин зүйлүүдэд дотроос хамгийн их хувийг нь бол хувь хүний хүчин зүйлс эзэлдэг байна. Бэлчээрийн далхагдал, уул уурхай, ойд модны замбрааугүй бэлтгэл хэрэглээ, усны нөөц хэд их ашиглалт, зохисгүй мал аж ахуй зэрэг бол хүний буруутай үйл ажиллагаа байна. Энэ хүчин зүйл ихтлэгийн доройтлын 87%-ийг эзэлдэг байна. Харин нэлхийн уур амьсгалын дулаарл, мөнх зас мөнх зэвдгийн хайлалт, баг жигд бус хурд тундас, газар зүйн байршил зэрэг хүчин зүйлүүд бол байгалийн хүчин зүйл бөгөөд доройтлын 13%-ийг нь эзлэх хандлагатай байна. За дээрх нөлөөллүүдээс ургамал, амьтан, амьд бус хүрээлэн буй орчны хоорондын харилцан үйлчлэл бүхий цогц тогтолцоо маань алдагддаг. За тэгэхээр энэхүү цогц тогтолцоо алдагдж байгааг бид нар юу гэж нэрлэдэг вэ? За та нар зураглал бас давхар анхаарлаа хандуулад юу гэж нэрлэж болохыг нь дотроо дор бүрнээ таамаглалт авшуулъя. За энэ алдагдал бол экосистемийн доройтол гэсэн нэр томьёо гарч ирнэ. Тэгэхээр экосистемийн доройтол нь цөлжилтийн өмнөх үйл явц болдог байна. За тэгэхээр цөлжилт гэж чухам юу вэ? Өөрийнхөө бодлоор тайлбарлаж бичээрэй хүүхдүүдээ. За үүний тулд дэлгэцэн дээр байгаа зурагт схемийг анхааралтай ажиглан хараад дор бүрнээ төрсөн сэтгэлдээ дэвтэр дээрээ бичиж чагаарай. За тэгэхээр хүүхэд бүр өөрсдийнхөө бодлоор цөлжилтийг тодорхойлж бичсэн баг. Тэгвэл цөлжилт гэдэг маань яг шинжлэх ухааны үүднээс хэрхэн тодорхойлогдсон бэ гэвэл desertification буюу desertification гэдэг англи үгийн өгзөн хувьд авч үзвэл цөл бий болгох гэсэн утга санааг илэрхийлдэг байна. Удаан хугацаагаар үргэлжлэх газрын доройтох үйл явц энэ бол цөлжилт. Тэгвэл цөл нь цөлжилтийн төгсгөлийн үйл явц болдог байна. За цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцэд зааснаар уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагааны хавсарсан нөлөөний үр дүнд урт удаан хугацааны явцад газрын гадарга хуурайшиж, заримдаг хуурай болж, чийг дутмаг, нутаг оронд газар орчин доройтох үйл явцыг цөлжилт гэж тодорхойлсон байдаг байна. За цөлжилт бий болсноор ямар үр дагавар бий болох вэ? Гарч болох үр дагавар нь юу вэ хүүхдүүдээ? За тэгэхээр дараах зургийг ажиглаад ямар үр дагаврууд байгаа вэ гэдгийг үгээр илэрхийлж өөрийн бодлоо дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За эхний зураг юуг илэрхийлсэн байна? За тэгэхээр өвс ургамлын төрөл зүйлийн багаслтыг эхний зурагнаас харж мэдэж болох нэ. Дараагийн зураг дээр юуг дүрсэлсэн байгаа вэ гэхээр мэдээж гадаргын усны нөөцийн багаслт, хомсдол. За цөлжилтийн дараагийн үр дагавар юу гэж болох вэ? Энэхүү зураг дээр элсний нүүлт гадаргыг бүрхсэн байгаа байдал харагдаж байна. За мөн дараах зурган дээр үйл явцууд бол цөлжилтийн үр дагавар байна. За энэ зургийг тодорхойлох юм бол гол мөрөн ширгэх үйл явцыг харуулж байна. Энэ зурган дээр хөрсний үржил шим алдагдах, бэлчээрийн талбай ихсэн, за дааз нь хомсдож, хөрсний үржил шим алдагдах ийм үйл явц болдог байна. За цөлжилтөөс мөн
өлсгөлөн, ядуурл, шилжилт хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг энэхүү зураг дээрээс харж болох нэ. За тэгэхээр цөлжилт нь маш олон сөрөг үр дагавруудыг нөхцөлдүүлдэг байна. Харин одоо бүгдээрээ баримт мэдээлэлтэй танилцъя. За дэлгэцэн дээр гарсан баримт мэдээллүүдийг уншаад зураглал хийгээрэй хүүхдүүдээ. Монгол орны нутаг дэвсгэрийн ойн дархалт, түүний хэмжээ, түүнд тулгарч байгаа асуудлууд. За мөн малын бэлчээр, бог бод малын бэлчих байдал, газрын гадаргуулн, тижээллийн ургамлын хомсдолд нөлөөлдөг. За мөн унтны усаар гачигдж байгаа дэлхийн улс орнууд болон унтны усны гачигдлын талаарх мэдээлэл. За эдгээр баримт мэдээллүүдийг сайдраа уншаад зураглал хийгээрэй сурагч та. За мэдээлэлтэй ажиллаад зураглал хийж авсан бол цөлжилт нь ямар одоо үр дагавартай гэдэм бэ? Нийгэмд ямар аюулыг учруулд юм бэ гэдэг тал дээр дор бүрнээ өөрийн гэсэн ойлголттой болсон баха. За тэгвэл цөлжилт нь өөрөө үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг үйл явц бөгөөд их газар, өнгөн хөрс, газар доорх ус, гол, гориг зэрэг гадаргын урсац, ургамал амтан зэргийг сүйтгэх аюултай байд юм байна. Тэгэхээр энийг маш сайн анхааралтай авч ойлгож авцгаагаарай. Цөлжилтийг сааруулахад бид юу хийж чадах вэ? За зургийг сайтраа ажиглаад анхаарч хараад бид юу хийж чадах вэ гэдэг дээрээ давхар өөрийн үзэл бодлоо тэмдэг дээрээ тэмдэглэж авцгаая. Эхний зурган дээр цөлжилтийг сааруулахын тулд мод, ногоон ургамал тариалах шаардлагатай. Энэ дээр иргэн бүр, хүн бүр, хүүхэд багчууд бүгдээрээ оролцож байгаа. Өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах шаардлагатай юм байна. За дараагийн зурган дээр мод огтлох, модны аж ахуйн одоо энэ үйл явцыг багасгах, мод огтлох ажиллагааг бууруулах ийм арга зам бол цөлжилтийг сааруулахад нөлөөлдөг. За дараагийн зурган дээр уул уурхайгаас гаралтай гадаргын хөрсний доройтлыг нөхөн сэргээсэн явдал харагдаж байна. Тэгэхээр газрын гадарга хөрсний доройтл эвдэрлийг байнга нөхөн сэргээж сайжруулж явах энэ арга ажиллагааг цаг тухайд нь тогтмол хийх ёстой юм байна. За дараагийн зураг дээр бол бэлчээрийн даацыг зөв зохистой хуваарлах. За бэлчээрийн ургамлын одоо хомсдол, бэлчээрийн талхалталд сөрөг нөлөөлөхийн арга ажиллагаа сайжруулах, менежментийг зохион байгуулах шаардлагатай юм байна. За тухайлах юм бол мод тарьж үржүүлэх шаардлагатай, байгалийн ой мод бут бургасын ашиглалтыг багасгах, орлогынхоо их үүсвэрийг өөр одоо аргаар бий болгох, за нэгэнт доройтсон газраа нөхөн сэргээх, бэлчээр ашиглалтыг хянахын тулд даацыг тохируулах, бүтцийг сайжруулах гэх мэт арга ажиллагаануудыг авснаар цөлжилтийг сааруулах боломжтой юм байна. За тэгвэл зарим энгийн үйл ажиллагаанууд нь том амжилтанд хүргэдэг бахнаа хүүхдүүдээ. Дэлгэцэн дээр тухайлах юм бол бид юу хийж чадах вэ гэдэг энгийн алхмуудыг багш нь томьёолоод бичсэн байна. Энийг сайдраа ажиглаж уншаад өөрсдийнхөө бодлоор өөрсдийнхөө гаргасан санаануудыг үргэлжлүүлээрэй. За мэдээж хувь хүний оролцоо хамгийн чухал. Хувь хүний хийж гүйцэтгэх алхмууд үүнд нь ойр зайд алхаж явах хэрэгтэй, гэрлээ унтрааж байх хэрэгтэй, усаа хааж байх хэрэгтэй. Мөн төв халаалтын дулааныг нэг хэмээр бууруулахад л энерги ашиглалтыг 10%-аар хэмнэж чаддаг байна. Энийг ойлгож авах шаардлагатай байна. За багч гэсэн талбайд мод тарих хэрэгтэй хувь хүмүүр. За 5-аас 10 ширхэг чамаагүй хамгийн гол нь тарьсан мод маань ургаж явах шаардлагатай байна. За хувь хүн бүрийн оролцоог одоо идэвхжүүлэх шаардлагатай гэдэг бол хамгийн чухал цөлжилтийг сааруулах арга.
Жишээлх юм бол Солонгосын гэрэл зурагчин Дээсэн Лигийн Америкийн Huffington Post онлайн сэтгүүлд гаргасан Монгол орны цөлдсөн газруудын өнгөрсөн ба одоо сэтвт тийм цомог зураг байдаг. Үүний нэг зургийг багш нь энд оруулсан байна. Тэгэхээр Монгол орны цөлдсөн газруудыг өмнө нь ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн гэдгийг ингэж харьцуулж, яг зэрэгцүүлж оруулсан ийм үзэсгэлэн гаргаад зургуудаа энэ сэтгүүлд хэвлсэн байдаг. За энэ бол одоо хувь хүний цөлжилтийг сааруулахад оруулж байгаа хувь нэмрийн нэгэн хэсэг юм. Тэгэхээр үүнтэй адилхан хувь хүн бүр хүүхэд багчууд бүр өөрийн гэсэн оролцоог нэмэгдүүлж байх зайлшгүй шаардлагатай байна. За төгсгөлтөнд дүгнээд хэлэхэд дэлгэцэн дээр байгаа 3 зураг байгаа. За эдгээр 3 зургийг маш сайн ажиглаад цаг хугацааны явцад байгалийн төрх нь хэрэгхэн өөрчлөгдөж байгаа зураач зурагтаа яаж дүрсэлсэнийг харьцуулан хараад дүгнэж бичцгээгээрэй. Дэлгэцэн дээр 1955 оны Зүлтмийн Талын айл гэдэг зураг дүрслэгдсэн байна. За хоёр дахь зураг нь 1967 оны Чогсмын говь гэдэг нэртэй зураг байна. Гурав дахь зураг бол бидний өнөөдрийн хичээлийн гол сэдэв болох 2016 оны Булган зураачийн Судар ижээ гэдэг нэртэй зураг байна. Энэ 3 зураг дээр Монгол орны байгалийн гадаргын төрх хэрхэн дүрслэгдсэн байна. Цаг хугацааны явцад энэ хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдэг дээр дүгнэлтээ гаргаж бичицгээгээрэй хүүхдүүдээ. За хүүхдүүдээ сэтгэгдэл бичих үйл ажиллагаагаа үргэлжлүүлье. Та бүхэн газар зүйн хичээлээс юу ойлгосноо, байгаль дэлхийгээ хамгаалах талаар ямар үзэл хандлагатай байгаагаа дараах 2 асуултад хариулж бичээд эхийн төгсгөл хэсэгт байрлуулаарай. За гэрийн даалгавар гаргасан төлөвлөгөөний дагуу найруулан бичнэ. Бичгтээ нэг үйл явдал дүр дүрслэлээс төрсэн мэдрэмж сэтгэгдлээ нэг дор буюу нэг өгүүлбэрт багтаан бичгийг хичээх. Хоёрдугаарт нь өгүүлбэр цогцлборуудаа тохирсон холбох хэрэглүүрээр найруулж бичнэ. Утгын болон дөрмийн алдаагүй бичгээ бүү мартаарай. За өнөөдрийн бидний бэлтгэсэн тэл хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Тархины цөлжилттэйгээ тэмцэж чадвал эхтлэхийгэн аварч амар амгалан амьдрч чадна гэдэгт бид итгэж байна. Баяртай хүүхдүүдээ.